Сайн байцгаана үзэгчдээ. Энэ сайдаф нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар хосуудын бэлгийн харилцааны хүрэлтгсэн сэдвээр ярилцахаар сэтгэл засалж докторант хүмүүстцэгч байгаа ирсэн байна. За хосуудын харилцаанд хүрэлт явагдах нь зөвхөн бие махбодын асуудал уу эсвэл сэтгэл зүйн эмгэг байна уу гэсэн сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент бичгээр Эллиз цэцгийн салон болон Hagman Mongolia ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hagman Mongolia сэтгэл зүйн төв. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Энэ удаагийнхаа дугаараар бас хосуудын харилцааны чухал нэгэн талбар болох бэлгийн харилцааны талаар тантай ярилцгаар ирсэн байна. Захиагаа уншихын өмнө ер нь бэлгийн харилцаа хосуудын харилцаанд ер нь хэр үр нөлөөтэй байдаг, хэр чухал байдгийг те. Энээс болоод хүний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг гэдэг талаар товчхон яриад тэгээ байлаа. Үндсэн сэдв рүүгээ орвол. Бэлгийн харилцаа, хосын харилцааны хамгийн чухал хэсэг л дээ. Яадаг бол нөгөө нэг дотны харилцаа чинь хүний хоёр хүний хоорондын дотн болгож байгаа тий. Яадаг бол нөгөө бэлгийн харилцааг дотны харилцаа гэж үздэг байгаа штэ. Тэгээ дотны харилцаа буюу бэлгийн харилцаа байх болчоор хосууд хүн дээрээ эхэлдэг. Тийм болохоор яах аргагүй чухал. Яг яац ч өрхтэй эмхтэй хоёр үнийг хамгийн дотн болгож байгаа зүйл одоо тэл бэлгийн харилцаа штэ тийм ээ. За, хоёулаа ихлэ захиагаа уншаад үзье те. Сайн байна уу? Би гэр бүл зохиогоод 14 жил болж байгаа 3 хүүхэдтэй 40 гаруй настай эмэгтэй. Танай нэвтрүүлэгт хандах болсон шалтгаан би нөхрөө огт хүсгээ болчихлоо. Энэ байдлаар сүүлийн 6 сар болж байна. Бид хоёр өмнө сексийн хувьд асуудалгүй сайхан байдаг байсан. Гэтэл одоо энэ зүйл миний хувьд яг яаш шиг санагддаг боллоо. Тэглээгээд нөхрөө хуурч өөр хүнтэй болж болохгүй. Бидний амьдрал бусдын л адилаар олон асуудлууд би нууцгүй хэлэхэд тэр хүн намайг олон удаа гомдоож үгийн мухагаар хэлж байсан. Тэр бүрийг нь би төвчээд мартаад уучлаад үдийг хүрсэн. Магадгүй энэ асуудлууд нөлөөсөн юм болов уу? Одоо бол хол байсан илүү амар санагддаг болжээ. Би яг яах ёстой вэ? Би чамд огт хүсэхгүй байна гэд хэлчихвэл өөр хүнтэй болоо юу гэд хардас сэрдэд бөө юм болох вэ гэхээс айгаад чадахгүй байна. Тэглээгээд огт хүсэхгүй байж өөрийгөө байнга хүчлэхээс залхаж байна. Надад туслаач гэсэн байна. Энэ аяа түгээмэл те. Ер нь Монголд гэр бүлийн харилцааны нэг хууралтаас болоо гомдсон. Тэгээд нөхрөө хүсгээ байлцсан ийм асуудлууд их гардаг л та. 3 хүүхэдтэй 40 гаруй настай эмэгтэй гэж юм. Тэгэхээр ер нь бол нэг бэлгийн хөрөлт гэсэн сэдв рүү хоёлаа явж байгаа учраас ер нь бэлгийн хөрөлт хосуудын юу гэдэг наснаас хэд их насан дээр ч юм уу эсвэл хэдэн хүүхдийн дараа ч гэдэг юм уу ямар нэг үйл явдал босны дараа ч юм уу үүсгэж байдаг шалтгаанууд нь юу гэдэг юм бэ? 40 гэдэг бол залуухан нас ахгүй. Одоо дахиад 85 хүрлээ гэж бодоход одоо ч нэг хүмүүсийн насжилсаас урт талцсан шүү дээ тий. Тэгэхээр чин дахиад идэвхтэй тий баг 30 жил бэлгийн харилцаанд тий орох тийм боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр дөнгөж 40 гарчаад хүрсэн нөхрөө хүсгээ байна гэдэг чинь яа харахгүй тэнд сэтгэл зүйн асуудал явагдсан байна. Тийм учраас энэ нэг бэлгийн боловсрал бас сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нам гарсан. Тэгээ энэ дээр энд хүрэлтийг эмэгтэйчүүдийн хүрэлтийг эмгэг гэж үзэж байгаа байхгүй сэтгцэн. Тэгээ одоо тэгээд эмгэггүй ч юм байх айлаа гэдэг шиг тий. Тэгээ одоо энэ дээр нь яаж байгаа гэх юм бол яг л энэ эмэгтэй дээр гарсан зүйл гарч ирж байгаа байхгүй юу вэ гэх юм бол эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл сэргэлтэй холбоотой юм гэхэд тэгээ дур хүсэл буурах ийм асуудал гарч ирж байгаа. За тэгвэл шалтгаан байна штэ. Шалтгаан гэлтэнгүүд олон шалтгаан. Энэ эмэгтэй болохоор зөндөө гомдчихсэн, хурагдчихсан ингээд. Тэгэхээр чин хүний сэтгэл гэдэг юмнаас л энэ одоо эрэгтэй хүн бол сэрэлн хөдлөөл хүсдэг байгаа штэ. Тэнгүүд эмэгтэй хүн хүсчээч сэрэлн хөдөлдөг. Тэ? Тэнгүүд тэр хүсгээ байлцсан биш, татагдхаа байлцсан байна. Сэтгэл байхгүй байна. Тэ? Тэгэхээр чин сэрэл гэдэг юм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд ер нь хосын харилцааг ингээд хараад үзэхээр хол байхаар ч юм уу Солонгост ч юм уу нэг хоёр хол газар байхаар ингээд эхэндээ ч ингээд уцаар яриад уцаар бараг секс хийгээл те ингэж байгаа сүүлдээ болвол ярих нь багсаад те сүлдээ тэгэл хоёр тийшээ олд теж бие олдонгууд те сэтгэл бас дагаад холддог гэдэг шиг тэгвэл бас сэтгэл холдохоор бие бас дагаад холддог те тэгэхээр эрчүүд одоо ингээд энэ хосын харилцаа гэдэг ном бас гарч байгаа те энэ номон дээр би энийг маш тодорхой бичсэн байна. Яг өнөөдрийн хоёулагийн ярьж байгаа сэдв болгон тэн дээр байгаа байхгүй юу. Ерөөсөө ингээл эхнэрээ одоо голоол те эхнэрээ ингээл хуурал
одоо лавшаа болгоцсон те эхнэрээ баг өдөр алган лавшаа хийгээл баг үг гарцсан те. Тэгэл ирчүүд яваад идэг. Тэнгүүтээ бас нөгөө нэг яагаад ирчүүд эхнэрээ гомдоод байгаа юм гэхээр айгүй олон бас ирчүүдийн асуудал байгаа байхгүй юу? Секс толботой. Жишээ нь хөвчрөхгүй байх асуудал байна. Монгол ирчүүдийн архиталт ч гэдэг юм уу те. Одоо цаг агарын одоо үзэгдлүүд за дээр нь нөгөө нэг хоол хүнсний хэрэглээ гэдэг олон хүчин зүйлээс болоод дээр нь нэг Монгол эрэгтэйчүүд өөрөө сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддггүй дээр нь сэтгэл хөдлөл хараад айдаг аимхай хүмүүс. Тэгээд ийм асуудлуудаас болоод эрэгтэй хүний бэлэг хэрэгтэн гэдэг чинь толгоороо тэ удирдуулж идэг юм байгаад байдаг. Гэтэл нөө өөрийгөө удирдах чадхаа хэлсэн чинь бэлэг хэрэгтэн өөрчлөө удирдах чадхаа хэлчихэд байдаг. Тэгээд нөө бэлэг хэрэгтэндээ удирдуулна гэж яагаад гэдэг чинь дикэд гэдэг үг байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нөө энэ болгоноос болоод хөвчрөхгүй байна. Тэгээд хурдтай дур тавьж чадахгүй байна. Эсвэл маш хурдан дур тавьчаад 1 2 гээл тавьчаад байдаг. Тэгээд нөө иймэрхүү зүйлээс болоод ирчүүд чи өөрийгөө их голдог. Тэнгүүтээ энэ яг ихнэртэй байна гэж бодоод байдаг. Дээр нь тэгэл ихнэр нөхрийн хоорондын харилцаа гэж за нөгөө нэг дашны балжин юм давхцсан гэдэг шиг бүх юм давхцаад би одоо хүртэлтэй ер нь ингэж секс хийх чадвартай нү гэдгээ ингэж туршиж үзье хүсэж байгаа байхгүй. Өөр хүмүүс төр те залуу охтууд төр ч гэдэг юм уу. Тэгэхээр илүү ингэж айгуу гой хөвчрөх гээд байгаа юм шиг те илүү ингэ алах гээд юм шиг санагдаад байна шүү дээ цаанаасаа. Гэтэл яг үндэ туршлага гэдэг юмыг тэд нар тэндээс олж авах гээд байдаг. Өөрийгөө мэдрэх гэдэг. Тэгээ энэ болгоноос ингээ харахаар юу гэж хэлгээд байна гэвэл өнөөдөр хосууд бэлгийн боловсралгүй байна. Тийм бэлгийн боловсрал гэдэг юм байхгүй. Тэнгүүдээ туршлага гэдэг юм хажууд хүн дээрээ туршлага олж авахаас илүү өөр хүмүүс дээр авах гээд. Гэтэл хүн болгон өөр штэ. Хүн болгоны дур тавих чадвар ч өөр тий. Сэрлийн цэг нь өөр ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө ихнэрээ ингээд хуураад гомдоогоод явчингууд ихнэрүүд яахааргүй яаж тэр эр хүнийг үсэх юм бэ те яаж тэр эр хүн рүү татагдах юм бэ тэгээ ингээ хөшөрж ийна одоо ингээл нэг 50 60 гараа за арай 60 65 гэл ингээд ирчүүд хөшөрнө штэ тэгтээ секс бол хийн те тэгэнгүүт чи боддоо ингээл амар хөшөө өгнийг ингээл эмгтээчүүд энэ амар туршлагатай гэл хүсэх үгүй штэ өгөөл байгаа штэ тэ ямар ч эмгтэн тэр хүний туршлага муршлаганд нь татагдахгүй штэ. Хин тэр эрэгтэй хүнийг хүсэх юм бэ? Эхнэр нь л ахгүй. Хүсвэл хүснэ. Гэтэл айл хэдийн эхнэр нь ч үсгээ алдсан. Тэгээд ингээд нэг тийм гоё нас өтлөөл те 70 80-таа хамтдаа бие биентэйгээ тоглоод те гоё ингээд дотн харилцаад тэг хүн хөтлөө секс хийгээд ингээд хөхгүй тэгэл нэг юм тэ хүүтэн тийм л одоо харилцааг л үүсгээд байна л да залуучууд ойлгохгүй байна. Тэгэд нэг зүйлийг би энэ дээр аягүй хэлхийг хүсэж байна. Хүмүүс ингэдэж штэ. Орой алган лавшаа идээд уйдаад байна гэл тэгдэг тэ залуу хахад ер нь бид нар гурилтай олон дургүй байдаг штэ. Гэтэл нас явах тусам хүн шүлтэй олон дуртай болдог. Тэр тусмаа лавшаанд ч гэдэг юм уу те. Тэгэхээр лавшаа илүү амттай болж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр чинь юу гэж хэлэх гээд байна гэвэл залуу байхдаа хажуудаа байгаа эмэгтэйгээ битгий гомдоогооч те. Яадаг вэ? Гомдоох тусам хөрнө. Гомдоох тусам эмэгтэй хүн чинь чамд секс өгөхгүй болно. Хүсгээ болно. Хөрцөн байна. Тэгэд нэг өвгөн гадуур яваад те яах юм бэ? Хинтээ одоо хинт хоох юм тэр өвгнийг те. Тийм болохоор хажууд хүнэл хайрлахгүй л болохгүй. Одоо тэгэхээр тарих шууд тэр гомдж байгаа сэтгэл тэр нэг сэтгэл зүйд нөлөөлсөн байгаа тэр нэг атак шүү дээ. Тэр дайралтанд ингээ гомдсон шаналл тэр мэдрэмж өрөөсөө сэрлийн тэр мэдрэмжийг шууд унтрааж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо би ойлгоод байгаа те. Мэдээж нөхрөө хүстэл байсан байж дараа нь 3 хүүхэд гаргацсан мэдээж анх бол үнэхээр сайхан халуун хоосууд байсан. Гэтэл одоо бүр ингээ харахаар л сэрлийн нүтлэхгүй те нөгөөдг нь ингээл нөхөр нь хамтдаа сайхан бай гэхэлэр болилтоо гэд хэлж чадахгүй ингээд нэг л юм дотроо үгүй гэдэг. Тэгэхээр нөгөө тэр гомдлтын тэр нэг ч юм уу эсвэл тэр хүнийг үзэн яатсан ч юм уу энэ сэтгэл тэр сэрлийн мэдрэмжийг шууд удирдах унтрааж ийн гэж би ойлгоод энэ тэр яг зөв үү те. Тий. Зөв. Шууд сэтгэл эн чинь сэтгцэн эмгэг болчиход тэр хөрөх гэдэг юм те. Өөрөө тэгэхэр чин одоо сэтгэл готрол бас л сэтгэл зүйтэй холбоотой. Яг адилхан юм байна байхгүй. Тэ яагаад хүрсэн. Тэгээ энэ дээр зөв хөрөлтөн дээр ингээд ярихаар
үн цэнгүй болчдөг байхгүй юм битэн. Нөө гомдоод ахаар эр нөхөр нь хуураад ахаар үн цэнгүй би хинч биш те. Би ингээд нөхөртөө таалагдахгүй байгаа юм уу те. Ингээд өөрийн үн цэнгүй болчдөг. Тэгтэл орондоо хин хамгийн сайн байдаг үлээ. Нөхрөө яахнууд бие үнэлэгчэд. Тэ алдаг үсттэй. Бие үнэлэгчэд яагаад тэ орд ирний ажилдаа мастер те гаруун ингээл эрэгтэй хүнийг зүгээр одоо те байж ядуулж те тэр хүслийг нь 100 хангаж яадаг л тэд нар өөртөө ихтгэлтэй ш. Чи үйлчлэгээ үзүүлж те чи надаас үйлчлэгээ аваад надад мөнгө өгч जैन те үүнийг би чинь тэгтэл эхнэр хүн юу ч авахгүй байхгүй нөхрөөс. Тэр байтугай доромжлуулж гутагдж जैन те. Тэгэхэр чи нөгөө нэг зүгээр тэнгууд тэр нэг цагт магадгүй те 30 минутанд тэр шөнийн туршид тэр бие үнэлэгч бол те ингээ өөрийгөө 100 зориулж байгаа байхгүй. Яг бол буцаад юм авч шít. Тэ тэгэхэр чи нөхрөөд эхнэртэй юм өгөх байтугай те. За санхүүгийн дарамтлж जैन. За тийм нөхрөөд байна. За өглөө гэхэд олигтооч үг хэлчихгүй тэгэл хараал яргнаалаа чи ингээд харч эмхтэн тийм юм гарахгүй байхгүй те. Тэнд үргэлж нөгөө нэг өдөөлт байх хэрэгтэй байдаг шүү дээ. Осын бэлгийн харилцаан дээр бас нэг чухал юм хэлмээр байдаг юм а. Юу гэвэл хүмүүс нөгөө нэг ингээд эн чин ажил хийгдэж байгаа байхгүй юу? Бэлгийн ажил гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр чин энэ ажлын ур чадвар боловсрал гэдэг юм хэрэгтэй байгаа байхгүй юу? Юу ч байхгүй. Манай үеийнхний бэлгийн боловсрал яаж хэлжсэн бэ гэвэл за чи хүнтэй л унсалцвал хүүхдтэй олно те. Үнсэлцэл те. Тэнгүүтээ тэгэл ер нь хамт ихтэл бол хүүхдтэй олно ч юм уу те. Гарнаас нь хөдлөөл хөвгдөө. Тий, ерөөсөө нэг тийм айцаар те ингээд тийм боловсралтай. Тэгэл энэ секс ч гэж нэг л амар л юм байдаг юм байна гэдэг тийм бодол байгаад байдаг. Ер нь бол бид нар ингээд үнсэлцэл хүүхдтэй болноос ахвалал шууд халуун өмчлөл рүү орсон байхгүй юу? Шууд хардкор гэдэг шиг те. Ерөөсөө шууд ирсэн нөө мэдээлэл нь тэр те халуун өмчлөл гэдэг сонин гарч ирэл. Тэгээд нэг тиймэрхүү мэдээллүүд аваад өссөн хүмүүс байгаад штэ. Тэгээд явж яснаа манай ээжүүдийн үед те би зүгээр ямар яриа сонсч яжсан мэгэл аборт хийхээр эмэгтэй хүн гэдэг нөгөө цусан шингэрээ залуучдаг гэд нэг хэсэг маш их аборт хийлгэжсэн байхгүй юу. Энэ нь болохоор нөгөө нэг яг л Африкт те хүмүүс ингээд нөгөө нэг онгоо охинтой унтах юм бол чи доох чинь эдгэрнэ гэдэг тэгээ яриа гарснаас болоод маш хүчирхийл гарч ирсэнтэй адилхан. Тэгэхээр энэ болгоноос бид нар юу гэж үзэх гээд байна гэвэл бэлгийн боловсрал гэдэг юм бид нар маш тутмаг байсан. Тэгээд нөгөө боловсрал байхгүй байгаа болохоор боловсралгүй хүн чинь хар мас те бүдүүлэг харанхуй байдлаар бид нар орой алган гэр бүлийн хосууд бэлгийн харьцаанд ороод байгаа байхгүй. Тэгэхэр чин яаж те тэр зүйлийг ингэж гой байлгаж чадах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа юм л да. Тэгэд энэ дээр би хоёр ном яагаад гаргасан бэ гэвэл эхлээд би энэ бэлгийн боловсролын талаар бичээд одоо энэ өвчнүүд байна штэ тэг хүчрэхгүй ах ч гэдэг юм уу те. За дээр нь бидний жоохон бахад бэлэг хэрэгтнээ гаргачаал гудамжин зогсоод л идэг хүмүүс байсан ч гэдэг юм уу те. За эсвэл одоо хин нэгний хүчрхийлж таашаал авдаг ч гэдэг юм уу те. Эсвэл өөрөө өвдөжж таашаал авдаг. Тэгээ өөрийг намайг алгадаач, ташуурдаач те. Намайг алаад өгөөч гэж хүсдэг. Тэгээ одоо энэ яг энэ эмгэгүүдийг энэ дээр бичсэн байхгүй юу. Тэгээ дээр нөө хүүсийн төрөгдөл гэж те. Ялангуяа ингээд хүүхдүүд гівэнд би ер нь эрэгтэй юм гэл одоо хүүхд чинь чамд хэлвэл те. Надад манай одоо те хурж ир би охин болмоор байна гэл яг үндэ энийг сонсон эцэг эхчүүд илүү паниктдаг байхгүй юу. Тэгээ гэх мэтчлээ яг бидний амьдралд маш их тохиолдож байгаа боловч бидний мэдэхгүй байгаа. Яг энэ үндсэн суур эмгэгүүдийг энэ дээр бичсэн байгаа юм. 3 гэд хуваацсан байгаа. За дээр нь хосын харилцаан дээр болохоор яг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо тэгээ бэлгийн ажил хийхэд яах ёстой юм бэ гэдэг талаар илүү түлхүү оруулсан. Аюулгүй сонирхолтой тийм хоёр дахь ном нь бол гарсан байгаа. За одоо нэгэн тэн хөрөлт үүссэн. Тэгэхээр буцаагаад ингээд хөрөлтөд авахын тулд учир зүггүй амарлаг орондоо алах гатал хоёр талаасаа хичээгээд авах бол чухал юм уу эсвэл энэ тэр нэг майндсетийг өөрчлөх хэрэгтэй болчиход шүү дээ. Тэр чинь ингээд хөрөлт явагдаад тэр одоо энэ дээр бол чинь 6 сар болчихно гэж тийм үү. Энээс цаашаа
миний мэдхийн зарим нэг асуудал баг 2-3 жил битэр хоорондоо ойртог. Тэгтээ салчгаар хүүхдүүд өмчрөхгүй тэгээд ингээд байж идэг. Хоёр талтаа ингээд цаана магадгүй уулздаг хүмүүстэй болцсон ч юм уу те. Тэгэл нэг гэр дотор болохоор яг нэг аав ижир байдгаараа байж идэг. Тэгэл нэг ингээл цаашдаа хэдийн удаанч тэгж явах гэдэг тий. Тэгэхээр энийг ямар алхмууд хийж ич одоо энийг даван туулах бай юу? Хамгийн түрүүнд юунаас эхлэх ёстой вэ? Тэгээ ер нь бол нөгөө цаашаа амьдрал гэж байгаа л тий. Амьдрал гэж байгаа бол хамтдаа сэтгэл зүйчдэр л очих хэрэгтэй. Нэг зүйл байна л да. Монгол эрчүүд өөрчлөгдөх аюу дургу айгу айдаг. Яагаад гэвэл ерөөсөө бэлгийн боловсрал, бидлэгийн харилцаа, биеийн ажил дээр ярих юм бол Монгол эрчүүдийн хувьд болохоор нөгөө бэлэг хэрэгтнээсээ хичдэг. Бэлэг хэрэгтний үйл ажиллагаа жоохон тутмаг байгаад байдаг байхгүй юу? Тий, тэгээд нөгөө нэг уг нь бол Монгол эрхтэйчүүдийн бэлэг хэрэгтэн чинь их чангатай шүрмслэг, булчинлаг гэж ааштай Европ эрчүүдийг бодвол тэ хичнээн хэмжээгээр ингээд жижигхэн ч гэсэн тий. Тэнгүүд одоо нэг архины асуудал, сэтгэл зүйн асуудлаас болоод хурдан тавьдаг тий. Ийм асуудлуудаасаа болоод айгүй тийм өөртөө ихтгэлгүй тийм доор тий түүнийгээ бардам зангаар илэрхийлэх дуртай тий. Айгүй тийм ихэрхүү уур бухимдлаар тэнгуүтэ бараг л эхнэрээсээ одоо өшөө авч амшиг өөр хөхнүүдтэй яваал тий. Тэгэхээр нэг ийм хувь хүний өөрийнх нь нэг тийм онцлог л байна л да. Тэгтэл бэлгийн боловсралтай бэлгийн одоо ажлыг бид нэр бусад зүйлүүдээр тэ бусад одоо багаж зэвсэг арга техникийг ашиглаж хийж болох байхгүй ямар ч ажлыг бид нэр зөвхөн л балаар л ингэхгүй тэ гараар бичиж ч гэдэг юм уу юугаал бол юу ашиглаж ажлыг хийж болно тэ тэгэхээр тэр нөгөө нэг заавал би жижигхэн бэлэг хэрэгтэнтэй миний бэлэг хэрэгтэн одоо ингээд ёо олцоо одоо ингээд болохгүй юм биш байхгүй тэр чинь гар хуруу гэж юм байна хил гэж юм байна тэ тэгээд нөө энэ ур чадруудаа дэвшлүүлэхтэй тийм зүйл мөлийг сурах юм сонирхолгүй айдаг хичдэг. Одоо нэг юм хүмүүс ингээл гэрэлцдэг штэ нэг битээр бэлгийн харилцааны хувьд амар таардаг. Тийм болохоор л суун хайртай би нүнээс өөр хүний өсөхгүйгээ суучдаг. Гэтэл яг амьдрал болсон чинь нөгөө хүн чинь өчнөө өөр янз янзын зантай авиртай тэ дутагдaltaй юм байсан. Тэрийг ингээ харангуудаа шоконд ороод идэх салчиг гэхэлэр үнэхээр сайхан таашаал. Тэг нэг тийм одоо хосууд бас айгүй их байгаад гарагдаад байгаа байхгүй. Үнэхээр хаашин дийлдэхгүй. Гэтэ уг нь үнэхээр сайхан байдаг л та битээр салаа явчих гэлээ. Надад одоо өөр ингээд юм хүн байхгүй штэ гээд. Тэгээ одоо бэлгийн харилцаанд уягдаж байх ингээд байгаадаа одоо бусд нь засагднаа. Энэ хүний айс засарнаа. Энэ хүн сайн хүн болноо битээр ойлголцноо гэж байгаад байх ёстой юм уу? Одоо ингээд яах ёстой. Нөгөө тал нь болонгууд хөрцөн хэрнээ тэ гэдэгт үнэхээр ингээд яах вэ? Хайртай юм чинь байж гинэ зүгээрээ гэт ингэ байгаад идэг. Энэ хоёр ийм нэг дигэн догоо ингээд нэг тэнцүүлж чадахгүй нэг ийм болчиход байна шүү дээ тий. Энэ хоёр талын балансыг л барих хэрэгтэй юм санагдаад байгаа байхгүй юу та. Одоо ингээд нөгөө аюу гоё дотн тий секс хийдэг 7 хоногийн одоо 5 өдөр ч гэдэг юм уу тий. Одоо 30 40 та хүмүүсийн хувьд тий 40 та настай хүмүүсийн хувьд тийм байлаа гэхэд яг амьдрал дээр нөгөө хосын харилцаан дээр хэрэлдээ салдгоо. Тийм хортой харилцаа аваад шүү дээ. Чиний яг ярьснаар. Тэгэхээр чин хичнээн галзуу тийм гой секс ээжээд харилцаа муудаад эхлэхээр дагаад ингээд багсаад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр яг үнэ чиний хэлдгээр тэнцвэржүүлэхээс өөр аргагүй байгаа байхгүй юу. Тий. Яг нөгөө нэг хосын харилцаан дээр ингээд зүгээр амартлаа хин нэг нь одоо эмгтэй эмгэгтэй болсон байхгүй. Тийм учраас би өсөхгүй байгаа байхгүй ер нөхрөө. Сэтгцэн одоо энэ чи эмгэг гэдэг ямаар ороод ирж штэ. Тэ онцлогдсон байна. Ийм шинжтэй ингэж 70-аас 75-аас 100% нь чи хүсдэггүй болвол тэ ингээ эмгэг байна. Чиний сэрэл хөдөлгөөн болсон болвол бүртээ ингээд яаж ч яагаад нөгөө нэг хүцэн загас шиг хэвддэг болчих юм тэ бүр ингээд яаж ч тэгээд ямар сайн нөхөртэй байлаа гэдэг. Тэгэхээр эн чинь өөрөөр шалтгаантай тэ тухайн хүний юу ч болсон байж болох байхгүй юу. Тэ энийг сэтгэлээ эмчлүүлжээж дараачийн алхмыг хэмэлтэй. Тий. Ер нь энэ эмэгтэйчүүдийн хүрэх одоо үндсэн нэг шалтгаанд оршилгүй секс ордог байхгүй юу. Тэгээ нөгөө монголчууд загас наадуулах гэж ярьдэн штэ. Тэгээ загас наадна гэгээд ингээд төсөөлдөө шүрхэлцээл, хүрлцээл тий. Тийм одоо нөгөө нэг оршилыг ерөөсө бид нар айгүй халах хэрэгтэй. Тэгээ нөгөө яхаарахгүй ядарсан ч юм уу хүүхдүүд байгаад байдаг ингээд байдаг те орчин нөхцөл одоо юу юм гэтэл дээр нь ингээд энэ бэжл гэдэг те али хөлөө гээл те гяс гээл те тэр нөгөө нэг
оршилгүй секс их байх тусмаа удаан хугацаанд үргэлжлэх тусмаа хөрөлт явагддаг. Оршил гэдэг юм бол маш чухал та. Тэ оршлыг ер нь одоо ингээ осоод хэр удаан хийдэг вэ? Бүр минут харж байгаа хийх хэрэгтэй. Оршил их одоо тий байх тусам эмэгтэй хүний сэрэл хөдөлж тэ яг тийм нөө галт бол дэлбэрэх чам шиг тэр тэ бүх тэр дурын шингэн цугларсан байх хэвээр газараа тэ. Тэгэл хийхэд тэ тийм жинхэнэ одоо хоёул тачаал тэ жинхэнэ тэнд одоо өстой гоё тэ тийм секс явагдах гэдэг байхгүй. Тэгэхгүй бодолтой ингээд нороочгүй хатан тэ зүгээр ингээд хөрх юм нөхрөө ингээд хөрөнгөт нь баярлал тэ тэрэндээ л нэг одоо газ тэ за ингээд л гоё нөхөр мал гоё болоо гэсэн секс явж байгаа сүултээ хүн одоо залхах нэцтэй тэ одоо амьдрал өөр болцсон тэ өмнө нь магадгүй манай аав ээжийнхэн тэгдэг төвчдөг гэсэн баг тэ одоо л уучлаарай цаашаа л болчихж байгаа байхгүй тийм шүү дээ. Тий. Одоо тэр хүн чинь ингээд бэлгийн харилцааны үед таашаал авахгүй удаад ирэхлээр нөгөө хүндээ нөгөө ашиглуулж байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг нь ингээд таашаал аваад идэг нөгөөх нь ингээд байж л идэг. Тэгэхээр яг нөгөө тэр хүнд ашиглуулаад байгаа юм шиг мэдрэмж ингээ баг багаар орж ирсээр байгаа сүлдээ би юу юм ингээд алуутай ч юм гэсэн мэдрэмж орж ирээд байгаа юм байна л да. Тэгэхээр би түрүүний таныг ингээ эн чинь ингээ сэтгцэн эмгэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр хүн болохоор нөгөө хамтрагчаа буруутгах гэдэг байгаа байхгүй. Намайг ингээд гомдооцсон болохоор би хүсдэг юм аа ч юм уу те. Намайг үгийн мухагаар хилдэг болохоор би хүсдэг юм аа. Би угаасаа ингээх ёстой гэдэг ч юм уу. Бараг шийтгэж байгаа гэдэг утгаар ч юм уу те. Натаа ингэж боткотлоод байна шүү дээ те. Нөгөө секс өгөхгүй секс хийхгүйсээр натаа ингэж харцсан юм чинь би яаж хүсгий. Би бол эрүү саруу зүгээр миний сэтгэл зүгээр. Энэ хүн натаа ингэж харцсан болохоор би хүсэхгүй байгаа юм гэдэг. Гэтэл яг үүндээ эн чинь тэр хүн дотор нэг сэтгцэн эмгэг үүсцэн байгаа юм биш үү? Тэгэхээр энийг сэтгцэн эмгэг гэдэг хүмүүс чинь хүлээж авахлаараа үгүй наа чин шам сэтгцэн эмгэг орсон байна гэхэлэр би тэгээ өвчтөй юм гэд ингээ өөрийгөө дахиад хамгаалаад идэг. Тэгэхээр сэтгцэн эмгэг гэдэг хүнд амар хүн тусаад байгаа байхгүй тий нэг амар л юм тусцсан ингээл баг ингээл шар хатанд очих хэмжээний юм болцсон юм шиг өөрийгөө ингээ бодоод идэг. Гэтэл яг үндэ ийм биш энэ чинь нэмэгдэх боломжтой ч юм уу засагддсан маа гэдэг ингээд талаас нь тайлбарлаад өгчвөл энэ чинь зүгээр надад асуудал байгаа юм биш үү гэж бодох гээд байгаа байхгүй тий. Эмгэх чинь өөрөө нэг удамшлын гений, биологийн тий нийгэм орчны хүчин зүйлийн ингээ олон шалтгаан байгаа штэ. Тэгэхээр чин тэр эмгэгтэй бодох хэрэгтэй л да. Анх тий нөхөртөө сухтаа ингээл амар хүсдэг тий ингээд хэвэн байсан байж болох байхгүй. Тэгээ сүүлийн үед тэр байдал нь ажиглагдсан нь. Эсвэл анханасаа ер нь нэг тийм дотн харилцаанд орох сонирхол байсан нь гэж асуудал ш. Тэнгүүд шалтгаан багтаа одоо Монгол ялангуяа хүчирхийлэл их байдаг тий. Баанцны хүчирхийлэл дээр нь сургуулийн орчинд ингээд охтуудын биеийн багш нар янз бүрээр хүрчээд тэгээд аюух тийм асуудлууд сүүлийн үед ингээд сонсогдож байгаа байхгүй. Эмэгтэй мэддэг байхгүй хөөхтөд тий. Зүгээр хүрэлт, эвгүй хүрэлт тий. Яг энэ нэг мөнтөн ингээ хархан ч юм уу өгцгөн дээр ч юм уу багш сая аюу нэг л эвгүй үрчлээтэй надад гэдэг мэдрэмж аваад тэгээд тэр нь удаа дараа ангууд ингээ ээж авдаа хэлэнгүүд энэ манай нэр хүндтэй багш манай сургуулийн гэх тий юу сүртэй зүгээр л хүрсэн шүү дээ. Тэнгүүд нэг хүүхэд улам билүү дотгошоо улам тийм чигшит зэвцэл төрдөг тий багын тромбондоосаа болоод эн чинь удаан хугацаанд ингээ эмчлэгдэхгүй явсаар хагаад гэр бүл яг гоё ингээ тогтоод ингээд хэлсэн чинь илэрхч бас боломжууд байгаа байхгүй. Тий. Тэгэд мөн түнчлэн биологийн бас тэр тухайн үний тий онцлогч гэдэг юм уу асуудлууд бас байгаа л да. Одоо бэлгийн хөрөл эмэгтэй хүнд яаж нөлөөлөх вэ? Эрэгтэй хүнд яаж нөлөөлөх вэ? Одоо чинь энэ эмэгтэй бол тэгж би ингээд үгүй гэд хэлж чаддгүй. Тэгтээ нөхөр болохоор төвчээд ингээд идэг. Хэлчихье гэхлээр босгүй ч өөр хүнтэй олцсон юм уу гэд хэлж гээд байгаа учраас би дуугаал төвчий тэсий гэд ингээд байгаад идэг. Эр хүн болохоор хөрөлт явагдсан ч яг тэр чинь ингээд эр хүн чинь бас нэг эмэгтэйнийг бодволтой ингээд хөвчрөлт нь явагдаж байгаа бол нэг дуртай дургу хөрөлт явагдсан ч гэсэн тэр үйлдэл хийсээр л гэдэг те ингээд нэг юм арай нэг өөр хоёр талд хүлээж аваад идэм санагдаад байгаа байхгүй. Нэг нь ингээд нуугаад тэгтээ дургу. Нэг нь ингээд нэг нуусан байсан ч гэсэн дургу байсан ч гэсэн түүнийгаа ингээд зүр хийсээр үйлдүүлээд ингээд болгож л дэдэг харахад ингээд нэг ингээд явж л дэдэг ч юм уу чинь нэг юм энэ хоёр хүүсэнд яаж нөлөөлдөг вэ? Адилхан л да тий. Эрэгтэй хүн гэсэн хөрөлт явагдаад яавал одоо хүчрхөө болчихлоохгүй. Хүчрхөө болчихно гэдэг чинь тий ер нь бол тэгэл дотн харилцаанд орох боломжгүй л байгаа юм л да. Эндээсээ болоод нэг сэтгэл готраад арх угаад
Тэнгүүд сэтгэл готрол ариг чинь дахиад энд нэг өчрөх багт нөлөөлдөг. Тэгэхээр буруу аргаар л бид нар яагаад юм л да. Тэнгүүд өөр юм туршиж үздэг тий. Ялангуяа одоо ер нь энэ асуудал чинь улам залуучдсан тий. Тэгэхээр чинь хүмүүс би ер нь гей юм болоо ч юм уу тий. Би эсвэл ийм юм болоо. Би эсвэл арай өөр юм сонирхт юм болоо гэд арай өөр секс хийхийг хүсдэг болчиход байгаа байхгүй. Тэр эмэгтэй үед болохоор ингээд ярьж чадахгүй байгаа юм шиг. Яагаад энэ чи ярих тийм амар хэцүү юм бол биш байхгүй. Сексийн харилцаа гэдэг чинь дотн харилцаа гэсэн үг шүү дээ. Дотн харилцаа гэдэг чинь нээлттэй ярилцсанаа л гэсэн үг тий. Гэтэл нээлттэй ярилцахгүй дотн ингээд байхгүйс болоод хүмүүс өөрсдөө байгаа асуудлууд улам хүндрүүлээд байгаа байхгүй. Улам дордуулаад байдаг. Тэгээ нөгөө нэг дээр үе Монгол аав ээж нар чинь тусдаа орон дээр унтдээ штэ. Бүр нэг хар залуугасаа тий одоо ингээл тэг бид нар тийм болморгүй л юм л да тий. Тэгэд ингээд 65 60 тий 70 малт хүрчээд хүртэл айгүй итгэвтэй бэлгийн харилцаанд орж штэ. Тэгээ орох боломжтой байхгүй. Жишээ нь эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу арай нэг өөр хүсэлтэй ч юм уу арай л өөр зүйлийг туршихыг хүсдэг. Ингээ янз янзын туршихыг хүсдэг ч юм уу олон төрлийн сексийг хүсдэг ч юм уу. Хүмүүсээ тэр нь ингээл нэг юм за би энд ингээ хилчгээ жоон гайц санагдчих магадгүй нуудаг байсан ч юм уу тий. Гэтэл нөгөө хамтрагчтай хэлсэн чинь хэрвээ хамтрагч нь түүнийг хүлээн зөвшөөрөөд хийхийг одоо тий туршиг хүлээн зөвшөөрж ивэл энэ бол тухайн хүнийг гайд гэж үзэхгүй гэж байгаа байхгүй юу. Тэр нь ингээд ч юм уу үгүйсгээд эхлэхээр хүмүүс ч юм уу нэг хүнд санал тавиад нөгөө нь санал тавиад нөгөөгээд ирэхээр тэр хүн өөрөө дотроо өөрийгөө за би юу н гаж юм бэ ч юм уу би юу н болдгүй юм байна. Юу н намайг ойлгох хүн байхгүй юм байна гэд шал өөр юм одоо зан үлийн арай өөр юм руу ороод тэрийг нөхөхийн тулд өөр юм руу ороод эхэлдэг гэж байгаа байхгүй. Жишээ нь хосуудын үед арай нэг нууцаар өөр хамтрагчтай болоод тэрийг дурч үздэг ч юм уу тий. Эхнэр нь хэлэхээр хүлээн зөвшөөрдөг учраас өөр хүнтэй болдог ч юм. Гэтэл нөгөө хүн зөвшөөрөөд эхлэхээр эн чинь айгу гоё би бол ингээд зүгээр юм байна гэдэг мэдрэмж. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх гэдэг энд бас нэг юм яваад шүү дээ. Өөрийнхөө хүслийг хүлээн зөвшөөрөгдөх. Тэрээ намайг хүлээн зөвшөөрчвөл би тэр хүнтэй илүү гоё дотн байх гэдэг. Хүлээн зөвшөөрөхгүй болохоор ингээд шууд айгаад өөрийгөө хаагаад өөр юм руу чиглэдэг ч юм уу болох гээд байдаг. Тэгэхээр энээс олж бас хүрэлт ч юм уу асуудлын оронд ингээд нэг тийм ан цав үүсдэг. Тэглгүй хав шууд дуусна. Тэ эмэгтэйчүүд ингэж яддаг байхгүй. Ирчүүд мөөмөнд л дуртай, бүхсэн л дуртай гэж бодоод байдаг те. Гэтэл үгүй те хүлэн дуртай хэрэгтэй юм байгаа байхгүй. Тэрийг харс сэрлэн үдэлдэг. Тэ эхнэртэй хэлэхээр энийг тэнийг юм дандаа ингэж тэмцэнэ гэж хүлэн хангаа яа. Тэгэхээр чи тэр хүн бие үнэлэгчийг л авч байгаа байхгүй. Яг бол бие үнэлэгчдэр очиад хүлэнтэй яаж таалах гэдэг штэ. Тэгэхээр чин шууд нөлөөлнө те. Тэгээд тийм болохоор эмэгтэй хүмүүс ингээл одоо тийм хөхний хаалгаанд орохоос өмнө өгзөгний хаалгаанд орохоос өмнө жоохон хүлээх хэрэгтэй. Яг бол нөхөрчөө аяга өөр юм сонирхдаг биш болох байхгүй. Тий. Ийм тохиолдлууд дээр ч нөхөр нь ингээд одоо 5 хүүхэд гаргацсан тий. Ингээд аим гоо амьдарч байсан чинь нөхөр нь гівэнд би эмэгтэй болмоор байна тий. Би эмэгтэй юм байна гэд. Одоо нэг Ким Кардашианы аав нэгдэр штэ тий. Тэгэхээр чин яг энэ үед эмэгтэй хүмүүстэй гэж уйлал ойрлол хашгираал тийм байх боломжгүй байгаа байхгүй одоо энэ нийгэмд. Тийм шүү дээ. Яадаг гэвэл тэр хүн аюу удаан жил өөрийгөө дарчаад багасаа ингээ тэр нь мэддэг нөгөө бага ангид байхад нөгөө охин шиг хүүхдүүдийг шаалдаг ч байсан эрэгтэй хүүхдүүдийг аюу гадуурхдаг байсан шүү дээ. Гэтэл тэр чинь байглаас нэг тийм байгаа. Тэнгүүд нөхөр нь эмэгтэй болоод хамт амьдарч байгаа хосууд байна шүү дээ. Ойлголцсон. Хүлэн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тань хөвтөл байдаг шүү дээ тий. Тэгэхээр чин үнэхээр би чамд хайртай тий. Би чамд хайртай гэж би чам байгаа гарч нь л хайрлаж байгаа тий. Чиний алдаа оноо доголдолтой юу гэдгийг. Тэгтэл би чамд тэрийгэ хэлэх гингүүд чистаа ёо гэл ингэх биш л байхгүй. Ийм нэрээ ингэх байдгийн байх шүү. Чи л яг тийм юм байна. За хойлоо энийг яах вэ тий. Яавал чамд гоё яах вэ гэж ярилцдаг. Тэгэхгүй ийм юмнууд ярилцахаас болоод хичнээн олон эмэгтэйчүүд өөрийгөө би бүдүүн болохоор намайг хүсгээ болчлаа. Аяа өнгөцгөө юм бодоод байгаа байхгүй юу. Тэгээ би олон хүүхд гаргаад миний хэрцэн урагдаад те ингээд чанга бариу байха болцсон учраас намайг хүсгээ болчлаа. Гэтэл нөгөөх нь эртэн шал өөр юм бодсон явж идэг те. Бэлгийн харилцаанд байгаа асуудлуудыг даван туулахын тулд ерөөсөө л хамгийн түрүүнд сэтгэл зүйтэйгээ бие биентэйгээ нүүр тулах болчиход байна шүү дээ те. Тэгэхээр энэ ингээд айгүй хүнд байдаг ахалтай хүнд
Одоо та өөрөө сэтгэл засалж хүн олон хүн зөвлөгөө өгч байгаа. Яг өөрийнхөө зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрөв. Би үнэхээр тийм юм байна. Үнэхээр ийм ааштай юм байна. Эсвэл бүр зарим хүмүүс бол яана би үнэхээр нэг нарциссист юм биш үү ч юм уу те. Би үнэхээр ийм юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх дээр ямар асуудлууд гардаг вэ? Биний бодлоор бол би яг өөрөө тийм сэтгэлийн тодорхой сэтгэл зүйн готролд ингээ ороод яг би ийм хүн юм байна. Инээсээ болоод өөрийгөө ингэж ийм байдалд оруулаад байгаа юм байна. Одоо би энийгээ болох хэрэгтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрөх надаас амар хүндэгцсэн. Тэр айгүй урт удаан цаг хугацаанд үргэлжилсэн баг хүүхэд наснаас үргэлжилсэн юмыг би гинт ингээ ухаарангуудаа одоо ингээд айгүй олон юмнаас татгалзах хэрэгтэй болчоор өөрөө биш болох гээд байгаа юм шиг ингээд те ингээл айгүй олон зүйлээс хагацх хэрэгтэй болоод байгаа юм шиг. Тэгээ шал өөр танихгүй ертөнц рүү би явах гээд байгаа юм шиг. Тэнд намайг юу үлээж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хүн чинь нөгөө комфорт зондоо байх гээд байдаг. Тэрийг хаяхад аюу хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр яг энийг нүүр тулаад гарах процесс айгүй хэцүү. Би өөрөө туулсан учраас тэгтээ гарсны оноо л ингээд нэг юм юмнаас чөлөөлөгдөж байгаа юм шиг айгүй гоё болдог. Тэгэхээр нийтлэг танд бас ингээд адилхан л бас зөвлөгөө өгч байгаа хүний хувьд бол бас тийм асуудал зөндөө гардаг баг. Тэр асуудлын хувьд бол яг энэ асуудлыг нүүр тулахад бас адилхан л бас нэг юм асуудал гарах байх те. Яг бас та энэ тал дээр зөвлөгөө өгөх юмс. Одоо нөгөө хос хоёр би өөдөөсөө хараад за би яг юм байна, тийм байна. Чи тэгсэн юм уу гэд нөгөө нэг юм яриа өрнөхгүй байгаагийн шалтгаан нь хүн өөрөө өөртөө суугаад би яг ингэж байна. Чи яг тэгсэн учраас ингэж байна. Би чамайг ойлгож байна гэж өөртөө тэгж хэлж чадахгүй байгаа талбай таахгүй. Өөрийгөө ойлгож чадахгүй. Өөрийнхөө тэр нөө айдас хичхүүртэйгээ нүүр тулж чадахгүй байгаа учраас хүн надад би өөрийнхөө юмыг хэлээд би те ийм те секс тал дээр би иймэрхүү хүн шүү гэдгээ ингээ хэлж чадахгүй. Тэгээ найз нь надаа ингээ үнэхээр 1 2 хийгээл тавьчаад байна. Уучлаарай те би чамайг хангаж чадахгүй байна. Гэхдээ би яаж те яавал гоё вэ? Чам таалагдах вэ? Би чамайг аж аргалтай болохын тулд юу хийж чадах вэ? Би одоо эр хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй юм шиг санагдаад байна шүү дээ тий. Гэтэл эн чинь эр хүний хувьд маш том одоо ичгүүр байгаад байдаг. Тэгэхээр чинь хүн өөрийнхөө тэр дотоод ичгүүртэйгээ л нүр тулчих юм бол ийм ичгүүртэй нүр тулгаад амархан тий. Тэгээд хүн намайг шоолсон ч буруутгасан ч за яах тий. Тэгээд ингээ гоё уурлахгүйгээр хэрэлдэхгүйгээр ярилцах боломжтой болчихж байгаа байхгүй юу? Энэ гоё өөрчлөлт ингээд амархан байсан бол хүн болгон гоё өөрчлөгдөд байна. Гэхдээ энэ аюу хэцүүлтэй. Хэцүү байхгүй юу? Тийм учраас барагтан хүн одоо өөрчлөгдөж чадахгүй байгаа даа. Одоо бүргэд нөгөө нэг настай болохоороо тий яадаг вэ гэвэл нөгөө яваад бүх одоо өөрхөн юг тий нөгөө нэг одоо хөшөрсөн тэр сөдөө ингээд зулгаагаад шинжлэгдээд ирдэг гэж ааштай тий. Тэр ч төсөөлтөд тэр ямар хөвчин бэ? Ямар их одоо тий ингээд өөрийгөө ингээд үдсүүдэд зулгаана гэдэг. Тэг бид нар яг тэр дотор байгаа тэр асуудал сэтгэл зүйн гэмтүүдэд гаргаж ирнэ гэхээр ямар хөвчин бэ тий. Гэхдээ би тэгж чадсны дараа чиний хэлдгээр гойсон гэж штэ тий. Гой олж чадна. Тэгэхээр ерөөсөө битгий тий. Ер нь амьдрал гэдэг чинь өөрөө хизээ адал явдалтай болчдөг гэвэл хүн яг л энэ тэмцэл дундуур явах үед л адал явдалтай болно. Тэрнээс бусд нь бол адал явдал биш байхгүй. Тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрөөсөө л эхэлнэ. Маш олон сэтгэл зүйн асуудлууд эмгээгүүд яаж засах вэ гэхээр өөрөөсөө л эхэлдэг. Ерөөсөө л нөгөө хамтрагчаа ажлынхаа үнийг ч өөрийгөө л засах хэрэгтэй болчиход байдаг тийм. Тэгэхээр бас аяга гоё сэдвийн талаар дэлгэрэнгүй нээлттэй бас ярилцсан мөццөгч та маш их баярлалаа. За ингээ манай нэвтрүүлгийн дэмжээ ажлагч элит цэцгийн салон болон манай Hug Mom сэтгэл зүйн зөвлөгөө өгч төвийн бас бэлэг байгаа. Гарын баярлалаа. Таны ажил өндрөөс өндөр амжилт хүсье. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hug Mom Mongolia сэтгэл зүйн төв. Нэвтрүүлгийн дундаас бас ингээд нөгөө зарим нэгэн асуултад хариулдаг бол чадаагүй бол бас номыг уншаад те илүү гоё дэлгэрэнгүй ойлгож авах байхаа гэж бодож байна. За тэгээд таныхаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За үзэгчдээ өнөөдрийн ярилцлагын үр дүнд хосууд маань бэлгийн харилцааны хөрөлттэй хэрхэн тэмцэх болон шалтгаануудыг хэрхэн давах талаар бас тодорхой хэмжээний мэдлэг авсан гэдэгт
итгэж байна. За дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай нэвтрүүлгийн ивент тэгчээр Элит цэцгийн салон болон Hagma Mongolia ажиллалаа.